Бэлтгэн буудагч нэвтрүүлгийнхаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид буудлагын спортоор хичээлдэг бүсгүүчүүдийг урьж оролцуулж байна. Яагаад гэвэл буудлагын спортыг эмэгтэй хүн хичээлэхэд ямар байдаг вэ? Эмэгтэй хүн хичээлж болох уу гэдэг юм уу? Олон асуулт бидэнд тавигдсан учраас энэ дөрвөн сайхан бүсгүүчүүдийг урьж оролцуулж байна. За, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За, сайхан өөрсдөө сайхан танилцуулаач. Сайн байцгаана уу? Намайг Намсраа Од гэрэл гэдэг. Буудлагын спортоор хичээллээд 6-7 жил орчим болж байна. Монголын практик бодлогын холбооны тамирчин гэж явдаг. Спортын цол зэрэг бол спортын мастер цолтой ийм тамирчин байна. За, манай цэг. За, намайг 50 сэрэнгийн цэрнэд мэддэг. Би төрийн засгийн хамгаалтын газар ажилтдаг хөшөө цолтой. Практик бодлогын спортоор хичээлээд одоо 9 жил болж байна. Спортын мастер цолтой. За, манай Бямба. Намайг Гэрэнцэнбаатарын Бямб сүрэн гэдэг. Практик бодлогын спортын мастер зэрэгтэй 2013 оноос хойш хичээлж байна. За, манай Хулан. Намайг Хулан гэдэг. Практик бодлогын мастер цолтой. Юу практик бодлого хичээлээд бараг 10-аад гаруй жил болж байна. Юу хамгийн анхны эмэгтэй баг тий. Баг тийм шүү. Би ч хамгийн бага юм шүү дээ. 7 жил гэдэг. Чарга бага юм уу? За, ингээд энэ буудлагын спорт байна. Яг ингээд хүмүүс ингээд харахаараа яг үндсэн классик спорт гэж ярьдаг. Тэрэн дээр бол одоо манай том төлөөлчин Гүндэнбаа тэр гэдэг мөнх хоёр гэдэг тамирчид байдаг. Манай практик бодлого болохоор хүмүүс сайн мэдэхгүй. Яг энэ практик бодлогын спорт чинь хамгийн 13 онд одоо манай Наранбаатар гэдэг манай практик бодлогын холбооны ерөнхийлөгч анх энэ холбоог үүсгэн байгуулад түүнээс хойш бүсгүүчүүд маань хичээлж байгаа. Тэгээд тэр бол хүмүүс мэддэггүй байж байгаа. Сүүлийн жилүүдэд ер нь мэддэг болсон. Тэгээд ер нь энэ хичээлэхэд ер нь хэр төвхтэй байдаг. Эсвэл ер нь энэ спортын ер нь сайхан нь юу вэ? Миний хувьд болохоор нөгөө спорт болгоно л өөр ингэсэн сайн тал давуу талтай л та. Спортоор яг буудлагын спортоо яг хичээлэх нь яг давуу тал нь юу байдаг вэ гэхлээр зүгээр л тэр нэг буудлага өөр айгу гоё спорт. Тэгээд буудлага яг ингээ буудах тэр торгоо акшн айгу гоё гэдэг л та. Яг зарим тохиолдолд надад тэр дарны үнэр аль айгу гоё үнэртэй дийдэн шүү дээ. Мэдгүй баг нөгөө бүсгүүчүүд үнэртэй усыг илүү гоё сонирхдаг бол надад тийм дарны үнэр айгу гоё таалагдсан шүү. Дарийн утаа үнэрсэн бүсгүй байна. Манай цэг юу гэдэг юм бэ? За, миний хувьд болохоор анх яг ажлын шаардлагаар ч юм уу шаардлагатай болоо ч юм уу анх хичээлж эхэлжсэн. Тэгээд анхны тэмцээнд нэг өвөл орж ирсэн юм а. Тэрийг юусоо мартдаггүй. Амар өвөл яг 1 сард болж ирсэн анхны тэмцээн. Хүйтэн байсан. Тэгэхээр нөгөө анх очиж байгаа юм чи нөгөө ямарс тийм бэлтгэлгүй очиж байгаа шүү дээ. Тэгэл мэдхгүй очиад ямарсан 10 хүн бүгднийг хайрсан байдаг. Тийм. Гэтэ анх яг тэмцээнд орол стейж руу орол анхныхаа галыг яг нээж үзэл амжилтаа буучвал буудгууд манай гişүүд чи ерөөд бол алга ташиж бүгддэг. Тэр мэдрэмж буудаа дуусж байгаа мэдрэмж яг буудах үед манай гэрлэх сая хэллээ шүү дээ. Дарийн үнэр гэдгсэн тэр болгоныг яг буудаас би яг нэг агаар дээр хөрж байгаа юм шиг санагдчихсан аахгүй. Тэгэл тэр цагаас хойш ерөөсөө эрүүл төцөлгүй бодлого спортод дурлсан гэх юм уу. Тийм болсон. За, манай Хулан ер нь энэ спортын сайхан нь юу вэ? Ер нь спортын ер нь нэг гоё нэг гэлээч цэгийн хэлдгээр ер нь даны үнэл гоё. Бүтэн гоосаа ч юм уу сав удааг байхад дарим мэдмээ санагдаад нэг өөр мэдэн ч тийм гэдэг. Тэгэхээр энэний бас нэг юм экстрим маягийн. Би өөрөө экстрим юмд амар дуртай. Тэгээ анх нөгөө аамаа дагуулж яваад нэг юм байдаг юм байна. Хойлоо нэг үзэхүү гэхэд зүгээр л тиймээс хаах буу гэдэг юу гэдэг мэдтгүйсэн. Тэгээл зүгээр гой буудаж үзэх юмсан ингээл нэг тийм догтлоод нэг сая гой мэдрэмж төрөх юмсан санагдаад тэгээл ачижсэн. Тэгээл тэрнээс хойш ягаад ч юм тэгээл буудаал спортоо сонирхоод тэгээд хичээллээл тэгээ баах ирчүүд дунд ганцаараа явах чинь бас сонир харагдав. Зөвхөн би чи эргэтэй хэлээ гэж боддог. Тэгээл даваа нэмэгтэйчүүд байгаа юм уу гоё санагдаад. Практик бодлого маа чи нөгөө өөрөө юу байсан? Нөгөө дан ирчүүд байдаг гэсэн. Тэгээд дандаа ирчүүд байхдаа дандаа алтны ирчүүд ихчсэн байдаг гэсэн болохоор яагаад ч нэгэд. Тэгэл
ганцхан нэг эмэгтэй ах чи бас тэнд дондоо эхлэн штэ. Тийм. Боо юм өвөөд өгчин тэгээд тэгээ одоо тэгээд эмэгтэйч гоодлон хийж юм бол амар гоё кайфтай болоод тэгээд эмэгтэйч дундаа нөгөө өсөлтөө хамгийн их гоё болдог. Тэгэхгүй тэгээд хичүүд дундаа өсөлтөө үсээд ямар хичнээн сайн будаач гэсэн нөгөө их үзтгүүдээ бид нар булчин тэр хуудыг үсв яач ингэ гүйцэтгэв. Тийм. Энэ нөгөө практик бодлогч юмны юм динамикийн спорт чинь эрэгтэй эмэгтэй гэхгүй тухайн тэмцээнд оролцож бүх хүн зэрэг оролцдог. Зэрэг дүн гардаг. Бүх ингэ ижилхэн юмд явдаг болохоор чинь одоо босоод төрөлд орох зөв эмэгтэй төрөл гэж байдаг гэдэг шиг тийм. Тэд нартайгаа үзэж байгаа болохоор ч аргагүй. Гэхдээ эмэгтэйчүүд олон ороод ирвэл эмэгтэйчүүд тусдаа төрөл юу. Гэтэ яг өсөлтөө үсэлтлэг муучин байхгүй бас ам цаана үзсэн. Тэр чинь сайн юм тийм. За манай Бямбагийн хувьд одоо энэ спортын сайхан нь Агаарт гараад бодлого ихээр чи амар гоё тайвшрал мэдэрдэг гэх юм уу? Юу ч бодохгүй. Зөвхөн тэр байг онох тухайл бод. Амар тийм амралт болдог оюу ухааны. Тийм. Энд бас Тэр нэг гоё агаарт гараад л тийм. Энийхээ бид нар бас одоо би 4 бүсгүүтэйгээ ингээд анхаад бас бодлогоор бас холбогдож танилцсан. Миний санджаар анхны тэмцээнүүд дээр бид нар 17-нд Москвад болсон Карбины дэлхийн практик бодлогын дэлхийн аврах шалгуулалт тэмцээнд одоо цэгийн маань тэр үед ажилтаа суучаад болов би энэ 3 бүсгүүтэй хамт тэмцээнд явах тийм завшаан тохиолдож байжээ. Одоо тэр үе сайхан санагдаж байна. Тухайд би зүгээр анх бодож байсан зүйл ихээр эднэрийг нэг сайн танихгүй тэгээд тэмцээнд орох гээд ингээд тэр үе бас сум муу утай сум олдцсон удаа тэгээд бэлтгэл хийж байгаа тэгээд би бодож байсан байхгүй. За одоо манай холон бол бас биерж байгаа жижиг намхалтай жижигхэн байхгүй биднээс намхан биш уучлаарай. Тэгээд манай цэг юу Бямба маань ч гэдэг гэрлэн тэр тийм том хүнд карбин гэдэг чинь урт буу штэ хүмүүс бол тэр буугууд яаж тааж явна гэж боддог. Тэгээ би бодож байгаа. За эднэр за энэ тэмцээнд фейлдэх байх та гэжсэн. Бид нар тэндээс хүрл медаль тэгэхээр би маш их баярлж байсан баг. Тэгээд тэр нэг одоо яг тэр үед нэг зүгээр өндөр намын ялгаа нэг гарсан тий. Гэхдээ энэ спортын сайхан зүйл нь гоё санагцсан. Яг тэгвэл бид нар тэр үед нэг стейж дээр нэг юм өндөр хаалтны араас буудах гэнэ. Бид нар бол ингэж буудчих болоод байгаа. Яг холонгийн хувьд болохоор нэг арай хөрөхгүй. Тэнгүүд доор нь под ингэ тавиад өгч тийм л тий. Тэгээд тэрнээс өөр үл ялгаа гарахгүй тий. Хурд хүч нь бол яг адилхан болчиход тийм байсан. Тэгээд тэнд байгаа шүүгчнээ ч гэсэн хөөхөн бас намайг жижигхэн болохоор ойлгоод бас хажууд бас хөөхөн бууг нь бас төгс дуусангууд байж өгч өгöd байгаа. Биднээс бас намайг хачаа бас хөөхөн яаж явна л гэж харсан хөө. Гэхдээ ашигтай гэж. Жижигхэн байгаа ашигтай. Гэхдээ ер нь бол юу гэдэг энд бол тэр жижиг том ялгаа арахгүй ерөөсөө дасгал гүйцэтгэл бол адилхан хугацаа адилхан тийм болохоор тийж өсөлтдөг. Тэгэхээр энэ манай энэ нэвтрүүлэг үзэж байгаа бүсгүүчүүд бас харуул та нараас өөрсдөө голохгүй нэ шүү те. Заавал тийм байх албагүй. Бас хүмүүс ярьдаг нөгөө би энэ хараа мотоо нүдний шил зүгдэгчтэй буудж болох уу гэж асуудаг те. Тэр нэр одоо би бол чинь хасах баг 1.5 таа шүү дээ. Тийм те. Гэхдээ шилээ зүгээр болдог. Тэгэхээр харин юу яадаг тэрний ялгаа гардаг. Joint Sport залуунаас хадгалмаар байвал үений тижээлээ 77 тэг 44 тэг 1 утсаар захиалаарай. Та хэдэд тийг санагддаг. Би бол тийг санагддаг шүү дээ. Яг нөгөө бодлогын спортоор хичээллээд галц зэвсгийг нөгөө ингээд аюулгүй ажиллагаад ингээд сурцсан байна гэдгээр би өөрөө айгүй бахархдаг. Тий. Би бол тэгж боддог. Та хэд бас тэгдэг байх тийм. Тэр шүү дээ. Аюулгүй ажиллагаагаар юм миний бодлоо юм гэж гэт нэг хүн гац хэсэгтэй хайцаа суучаад гэр бүлээрээ хайцаа суучдаг. Би бол өөрөө гац хэсэгтэй хайцаа суун манай дүүнэг гэхэд чинь зааж дүүнэгтэй хэсэгтэй хамаагүй хөөж болохгүй хөгж байгаа натгаа ингэхтэй тэгтээ гээд тий заавч аюулгүй ажиллаа бүтэнд тайлбарлаж хөөдөг. Тэгэл одоо манай баг гэхэд чинь одоо тийм юмд анхнаасаа ингээ багаас суучингууд одоо нөгөө спорт хичээлэнгүүд бас санаас шал ондоо болчихж байгаа хгүй өсөл хүмүүсийг бодвол тий. Энэ гол бид энэ практик бодлогын гэдэг юм энэ одоо спортын хамгийн гол олгож байгаа зүйл чинь бас галзхтэй зөв бол шаардсан тэр сахилгуудыг бий болгож байгаа. Айх шүү дээ. Тий. Одоо хүмүүс чинь буу гэхээр л хүн алдаг наач аимшигтэй зүйл амар гэж амар тий. Манай бүсгүүчдийн хувьд бол тэд нар буу чи юу юу лээ галзх юу юу лээ зүгээр л нэг техник хэрэгсэл. Техник хэрэгсэл. Тэрийг хүн
ашиглана. Гэхдээ ашиглахдаа буруугаар ашиглах гэдэг байдаг л дээ тий. Бидний хувьд болохоор спортоор ашигладаг. Тэгээд тэргээ аюулгүйгээр зөв боловсон соёлтой ашиглаж байгаа л гэсэн үг тий. Нэг хэсэг биднээсээ дунд нэг юм яадаг штэ. Гац хэсэг бол зүгээр л хэрэглээ. Чи зүгээр зэсгийг тавиад чи яваад хүн алаад игэнгүүт тэр бол угаасаа хөл гаргаад явж чадахгүй. Харин байж байгаа хүн аюултай гэдэг шиг. Яг тэнтэй л хийлгээ. Жолоо байж суудагтай л хийлгээ. Цогтоо жолооч ямар аюултай байдаг вэ? Ямар аюултай байдаг тийм шүү дээ тий. За тэгээд альва ямар ч спортод ингээд сайн давуу тал байна. Тэгээд бас жоохон сөрөгч идэм бас нөгөө хэцүү тал юу байна? Одооний спортоор хичээлэхэд нэрээ та нарт тулгардаг тийм асуудал юу байна? Хүүтэн. Би сая яг бодож ирсэн. Өвөл амар хөөтэй хит нэг ингээл бэлээ өмсгөр бид хэдэг нэг инструктор багш нар бэлээ бити өмсөд тэгэл гарын мэдрэмж чинь буурна гэдэг. Тэгээд өвөл яг нэг бэлээгүү ингээл зогсохоор хайраал айгу тэр айгу хэцүү байдаг шүү дээ. Өвөлж ингээд зогсож тийм хүүтэн төмөр гарбууч нь ялангуяа гарбууч нөгөө бэлээтэй бодохоор болдгоо шүү дээ. Тэгэхээр л мэддэгдэг шүү дээ. Миний хамгийн анх нөгөө кабин бас улаан удаа сууж ирсэн. Тэр амар санагдав. Яам хүүтэн тий өвлийн нөгөө готлохгүй ягаад ч юм үгүй тийш яваад нэг аим готлаа хавчаал ирнэ гэсэн байхгүй сугландаас доо сайраа нэг годон готлах гэж явсан юм бол ээж годон готлаа гэвэл тэгэл доороо сайраал тэгээ яаж яхаа сэрэж маш үсэ гэдэг тэгээ дөнгөж хүнд юм байчаал тэнгүүтээ нүлээ нэг 10 алтан гот өсвүүлээд 20 өсвүүлээд ёо тэгэхэд аим тэгээд сүүлдээ сум нь яасан дууссан гэж боддог байж. Энэ бас манайхаас зөв сум ихтэй бүр гойс нэгтэж. Тэр наач. Энэ юу вэ? Бас нэг миний хэцүү юу вэ гэж хэлэх гэж асууж байгаа нөгөө сум жоохон нөгөө Монгол улс өөрөө сумаа үйлдвэрлэхгүй байна. Гэхдээ одоо үйлдвэрлэх гэж байгаа үйлдвэрүүд баригдаж гэнэ гэж байгаа гоё сайхан мэдээ. Тэгээд тэр их төвхтэй тийм яг бидний явах цаг үед чинь нөгөө сум үнэтэй байгаа ч олдохгүй байсан тийм. Тэр хэцүүсэн. Тийм үе хаяа болдог шүү. 17 онд ч бас хамгийн хүнд хэцүү тэр юм биш үү гараа. Тэгээд хойно очил тэмцээний өмнөх өдөр яа урд бүр ингэж амар томоотой арцтай сум тавьттэй. Өдөржин буудаад бүр юу хандлаа хийсэн тий 17 онд нөгөө дэлхийн аргад явах гээд гисэн чинь би тэгээд нөгөө сумгоо тэгээд яг явах гээд байдаг бэлтгэл хийх гээд байдаг бэлтгэлээ хийх боломж олдгоо тэгэнгүүт яагаад ч юм бэ нэг яам цөөхөн идэх сум болцсон чи бараг нэг хүнд нэг ширхгийг ингэж өөгш мөгөөд ийсэн тэр гэтээ тэр нөгөө амар үн цэнтэй байсан аюу гоё акшн байсан л дээ нөгөө амар хайрлал тий тэгээд тэр чинь нөгөө сая кам ч хамгийн мох хүнд ийсэн тий одооны зэсхийг бол үзэхгүй шүү дээ одоо суулсан сууж байгаа хүмүүсийг харахад ёо жаргаж энэ даа гэж бодчих тийм тэгээд тэр үед бас нөгөө бид нар бас ингэ ярьдیں۔ Дасгалаа гэхээр хуурай дасгал гэж ярьдаг. Тэр ингээ буудахгүйгээр бол буюу буудаж байгаа мэтэр хийдэг те. Хуурайгаар хийсэн дээ те. Хүн тэрийг гаднаас харах юм болж байгаа шоол мор те. Тя гэж байгаа шиг тийж харагддаг байсан шүү. Калибрээс шалтгаалаад дуу өөр болно үстэй. Сарвисээр нөгөө дуурал 203-оор өөр дуурал те. 762 бүгд те. Миний хувьд болохоор буудлагаар яг хичээлээ тэмцээн уралдаанд орж байгаа үед яг одоо нөгөө манай эдээр ч нөгөө хүүтэн мүдэн гэж хэлсэн шүү дээ. Тимхүү үе байна. Гэтэ надаа нөгөө үнэхээр хайрлаад дурлчихсан болохоор амар хэцүү санагддгүү. Юу гэдэг вэ гэхээр яг миний хувьд шүү дээ. Зүгээр одоо ингээд том тэмцээнүүд улсын хэмжээнд орж байгаа том тэмцээнүүд чинь ингээд товоо гарчдаг тий. Тэнгүүд яг тэрэндээ би чи яг бодгоо бэлтгэл хийж яг саний хэлдгэрчл хуурай тасгал хийж байгаа ш. Тэрэндээ яг бэлдээл хуурай тасгал байна. Тэгэл яг ордгийн даваан дээр нөгөө ажлын онцлогоос шалтгаалаад ажил гарчдаг тий. Тэнгүүд л нөгөөтөндөө явж чаддаг, орч чаддаг юм уу. Тиймэрхүү үеүүддээ л надад амар харамсмаар ч юм уу тий. Нэг юмнаас ингээ хоцроод байгаа юм шиг санагдаад нөгөө нэг зорьсон юмд орчдохгүй. Тэр хэсэг нь л надад нэг жоохон яг энэ бодлогоос бартаж жоохон хэцүү санагддаг. Түүнээс биш бол одоо нөгөө гараа хайрах, ингэхт их болохоор нөгөө жаргалтай өвдөлт гэдэг шиг тий. Тийм шүү бас манай цэгийн маань төрийн засгийн албанд ажилладаг болохоор бас бидний бас би бас төрийн засгийн албанд яг цаг нар хизээж дуудаж магадгүй учраас тийм тохиолдол бас байдаг. Яг тэмцээнд гоё бэлтгэсэн байж гинти ажил гараад төлөө хөргийн газар үзлэгээл тэгээ алга болчихдог. Ирсэн сайхан болсон уу гэж хүмүүс тийм бас юм үү тий. Би нөгөө нэг хэсэг байгаагүй шүү дээ. Тэгэл нөгөө группийнхаа зургийг хараад тэмцээнд орж байгаа хүмүүс чагаал
дотроо зүр гоё юм аа. Гатархаад Одоо тэрийг ойлгодог болсон бас. Тэмцээн нэг хэсэг бас яг гэсэн шүү дээ. Тэмцээн зохион байгуулалт чинь бас аим хэцүү ажил гэдэг. тэмцээн зохион байгуулах чи хэцүү. Тэгээ зохион байгуулчаад Тэгээд тэнд чинь тэмцээндээ орохоор нөгөө амжилт би буух. нөгөө төвөж чинь 5.1-ээр тэмцээн зохион байгуулаад олцох гэсэн чинь байдгүй. Нөгөө зэсэг маань нэвдрээл тэгээд тэмцээн хаах гэдэг хамгийн давцаад амар гоос шүү дээ. Тэгээ тэр бас тэмцээнд оролж байгаа зэвсэг эвдэрх бас мухтай. Хамгийн муухай зүйл шүү. Цацж мацах юу. Би тэгээд тэр үед чинь 3 зэсэгний юу юм Хуг цацсан шүү дээ. Бас бэртэй. Жижиг чадахгүй. Айгу бэртэй. Тэгдэг шүү бас. Тийм бас ингэ сая яриан нуунаас гардлаа тийм. За манай дөрвөн өсгөөчүүдийн маань хоёр нь ээж байгаа бас одоо манай гэрлэж алдартай ихтэй. Тийм тэгээд нөгөө зүгээр энэ нэг асуух чаа зүгээр түрүүн бас манай бямба маань хэллээ бас одоо нөгөө тэмцээнүүд орж чадахгүй да яг нэг хүүхдтэй болоод ингээд яг тэр үе буюу одоо ингээ өөрөөр хэлбэл үр хүүхдтэй хажуугын бэлтгэл сургалтад яаж хацуулж байна. Тиймэрхүү хэцүү байдаг. Ер нь бол тэр талаараа нэг Гэхдээ яхаа тэ нэг өөрөө дуртай болохоор тэгээд зохицуулна да. Тэгээд амар ухаа хаяад. Бараг үнэндээ бямбагийн хэлдэг шиг тэгээд яг миний хувьд нөгөө баг маань арай жоохон том болоод нэг 2 нас одоо хүрж байгаа болохоор нэг арай бас нэг орхиод явхад нэг болж байгаа байхгүй юу. Тэгэл яг хаяал явна тэгэл арахгүй. Яг нөгөө талбай дээр очиод бэлтгэлээгээ буудаж яхад ерөөсөө тийм бодогдохгүй. Ерөөсөө л байгаа бодохтэй. Тэгээд бэлтгэл сургалтаа их тухай бодоод л өөрөө ч бодогдохгүй ингээд. Айгуугаа идэв шүү дээ. Нэгдлийн нэрэл амралт болдог. тийм манайхан ч нэг яг хотод бууддаг тийм дулаан заалмал байхгүй болох ингээд өвлөхөр бид ингээд хотоосоо жоохон гараад нэг салхинд гарчиж юм гэдэг юм те. Тэгээд гараад бол нь хотод байдаг бол дулаахан сайхан гараа хайхгүй бодвол усаад л та тийм. Гэтэ хээр нь илүү гоё. Сая би бүр ирэхгүй байж байгаа сая ирсэн шүү дээ. Буу хараад нүлмэс гочих гэсэн. Амар гой санагцсан. Бэлтгэл их гээл буу магазин гаргаад ирсэн чинь бүр амар гой санагтал. Бүр ирээгүй амар мэдсэн л. Тэгээд манай сонир бас бид тань санаж нэг 3 сарын 18-нд Монгол цэрэг гэдэг одоо Жадамбаг генералын нэгжтэй зүйл. Тэр тэмцээнд надад тийг санагдчих. Би зүгээр агшин гээд болоор Жадамбаг генерал жоохон өөрөө ширүүн хүн байсан байж бодож яг ихний ингээд 2 өдөр боллоо тэмцээ эхний өдөр их гоё нахтай чинь маргааш нь заавал загсан шуурга тий. Бас л Тэгж нэг 2 өдрийн зургийг шал өрдөө тий. Эхний өдөр нь бараг л ингээд нэмгөө уустай маргааш ингээд бүр битүү ингээд гоцолж тийм байдаг тий дандаа. Угаасаа тэр зурнууд зөндөө. тэр ч бас чанга байдаг шүү дээ тэгж бодох ч бас. Нөгөө цаг агаарын халууныг халахгүй, хүйтнийг дарахгүй гэдэг шиг тэгэл тэмцээндээ оролдоод ямарсан дуусгачдаг те бид нар тийм мэдчихтэйгээ үрсэлтэй тэгэл дуусгачдаг шүү дээ. Дараад байгаа мөртлөө тэгэл дараад байна гэж хэлэхгүй тэгэл дуусгачтай юм да. Одоо тэгээ манай өсвчүүдээс яг оролцож хамгийн хүнд санагдсан ч юм тийм тэмцээн ямар тэмцээн бэ? Яг үнний хэлэхэд нөгөө дэлхийн нөгөө Осод Москвад болсон дэлхийн агуулгад надад нэг тийм хүн санагдчихсан яагаад ч. Нөгөө огт буудаж байгаагүй нөгөө памп акшн тэгээ буунуудтай тэгээ дээрээс нь өөст юм биш дандаа нөгөө тэндээсээ яачсан дээрээс ивсэн тэгээ хамаг юм арай өөр бид хэдийн боддгоо сая шал ондоо байсан болохоор тэр нь жоохон хэцүү байсан. Тийм тэр 15 тэр тэмцээн чинь биднийг бас Калашниковын одоо нийж машин үйлдвэр чинь манай биднийг ивент итгэсэн дөнгөд тухайд гарс өөрсдөө үйлдвэрсэн шинжилгээ бараг тэрээр бол туршилт хийсэн байхаа бараг шууд өгсөн. Тэгээд ямар ч зөөдрүүлэх мөлөх дандаа ингэсэн эмгтээчүүд ихэхгүй миний одоо сууны улчраас очицсан л байсан. Миний бараг энэ булчин маань амар булчин. Нэг хоёр өөр булчин байсан. Нэрэ тэр тэмцээн надад хамгийн хүнд санагдсан. Тэгээд дараа нөгөө Австралид болсон, Тайванд болсон, Австрализийн тэмцээн, Филиппинд болсон. Тэр тэмцээн бол нэг арай тэрийг бодвол арай амаас яг тахаа өөрийн зэсэгтэй өөрийн бүх юмтай байсан болохоор тийм. Тэр нь бас туршлагатай болсон. Once Daily Men and Women мультивитамин өдөр бүр эрч хүчийг бэлгэлнэ. Захиалга утас 77 тэгтэг 44 техник. Тийм та нараа тэмцээндээ бодож болсон ч юм уу сонирхолтой юм тийм юм юу нэрэ. Яг хөвгтэй юм гэхээсээ илүү зүгээр багаараа ч нэг Монгол улсаар хэлээд гадаад руу тэмцээнд явах нь илүү одоо айгүй гой санагддаг шүү дээ.
туурах тусгааруулсан. Иргэд ингээд гоё төрийн далбайгаа ингээд зураг авах сайхан шүү тийм. Түүнээс яг нэг юм буудалган дээр нэг яхаа зүгээр хоорондоо юм гоё наргаа бол үүсчлээ тийм. Түүнээс яг нэг тийм хөвгтэй юм болоо баг бай. Нөгөө 2017 онд хэдүүлээ Москва явж байсан шүү дээ. Тэгээд нөгөө хэд хоногийн өмнө явж нөгөө буутаага танилцсан гээд тэгэхэд ч нөгөө хизээдээ нөгөө Казахстан нэг автобус сууж штэ. Тэгэхээр манайх нэг амар нэг дууч уутай нэг дууч монголчууд шиг айлаа тэндээ нөгөө казахууд нууц. Ингэж л хүмүүс. Тэр бид тэр нь л илүү гоё санагдав. Яасан нь илүү дотн юм шиг. Тэгээд дараа нь Тайланд илүү болох тэмцээнд нөгөө Казахын нөгөө хүнтэй уулзсан чинь танах хэвээр амар гоё бай. Хүмүүсээс амар коллективтэй байсан. Яасан чи манай хаалга зүгээр би тэгээс яахгүй дуудаг. Танах амар бибитэй ингээд хөөлдөө байсаар нэг ингээд тийм мэдрэмж надад амар гоё санагдсан. Надад тэгж дараа нь хийж хаад надад бас амар. Манай багийн ч юм дандаа шоуч хүмүүс байна. Тийм хүмүүс явцсан юм шүү. Тэгээд авшиг. Нэлээд олон авсан шүү дээ. Бид нар чи 12 хүн байсан бид. Эмэгтэй 2 баг байсан. Эмэгтэй 2 баг. Тэгээд стандартных нэг орон явсан шүү. Стандартын нэг баг явсан шүү. Тэгэхээр чи 5 4 5 20 явсан. Тийм 20. Тэгээд арай алтных ингээд тийм гоё явсан. Тэр их гоё байсан. Анхны дэлгээ аваад тэгээ гоё олуулаа яагаад чи нэлээ гоё. Тэгэхэд нөгөө та санаж нөгөө бид нар ингээд нөгөө буудаг гал явж хатны манай хятад улсын төлөөлөгч нар явж байна гэдэг нэг хэдэн хүмүүс явж санаж нэг. Тэгээд тэр чи 17 онд шүү дээ тийм. Би дараа нь 19 онд нэг цагдаагийн дэлхийн аваргын буудлын тэмцээнд явах болчтой гоё шанс таарахгүй. Тэгээд хятад Гуанчжоу хотод ингээд очисон чинь тэнд ажиглагчаар явж байсан тэр хүмүүс чинь тэнд тэр хамгаалтын бодлогын холбоо, маргаалт бодлогын холбоог чинь байгуулсан заяа хятад. Тэгээд амар том стейж ийсэн. Шууд орсоос тэр туршлагаж хуулж аваад тэнд нь хүмүүсээ бэлдээд шүүгч багш тасалжуулж бэлдсэн юм чинь. Би тэгээ бодсон зүгээр нөгөө мөнгөтэй газар хүчтэй болсон шаал өрөндөө л гэж. Тийм бодож байсан шүү. Тэгээд дараа нь сонсоход тэнд нь бас хамаагүй оож болтгүй гэдэг хүмүүс тийм. Энэ хятад чинь одоо цэрэгт явахын тулд баг шалгалт өгж байгаа юм шиг болдог. Цэрэгт явснараа ингээд амьдрал нь бүх юм урднаа нээлттэй болдог ч гэдэм те. Зүгээр одоо сая урд ингээд хятад хүмүүс явахад буудаж үзхийг үзээгүй буудаж үзээгүй те. Буудах юмсан гэж ярьж байгаа. Танаа Монгол очих болохгүй. Та нар тэгэл гоё аялж болчихмор гэвэл манайд чарж нээлттэй штеп гингүүд чинь очиж үзэх юмсан ингээл. Тэг чи бол манайд орж валютын урсгалахгүй би тэгж бодод штеп. За баахан бороо зур халаадах шиг шээс. Монголчуудад явж уус төрлөө ордог гэдэг шиг. Яг тийшээ явах гэж байна. За бол яа. Нэр танарт нэг тийм гоё хөхтэй юм санаанд болж байгаа юм байна уу? Нэг юу гэдэг штеп нөгөө хэний санаж нөө хин битлээ нөгөө нэг бүдүүн том ингээд маш соронзон болдоо. Биш. Зүгээр Жамцуу. Тий. Нөгөө жамстай нөө зоог байдаг штеп. Нэг том баагаа нэг жижигхэн баагаа хоёроо маскад байдаг штеп. Тэгсэн чинь нөгөө жам цаах нэг жижигхэн цүг би нэг том цүг өссөн. Тий зургс надад байгаа штеп нэрэ. Тий зургаа авчихгүй. Тэрийг нэг оруулаад. Тэр чинь нөгөө нэг тэгэл тэмцээний эмблем жамс чинь мангар том штеп тий. Тий жамс чинь жижигхэн өргөвчтэй. Манай болон чинь мангар том өргөвч жижигхэн. Тий. Тэр зурагч бас гоё штеп нэрэ. Тэнд нөгөө явахаа чи би нэг баагаа шиг юм күт өмсчээ жамс хажид нэг хоёр том жижиг баагаа явж гэнэ гэдэг хүмүүс. Манай жамс ч бас гоё боддог байсан шүү. Нөгөө өдөрч унаад тэгснэ нөгөө бөксөр унцаад тэгснэ бөксөн дээр ингэж явж байгаа бодоо дуусах. Хүн чинь хугацаа алдахгүй тийм босч чинь хугацаа алдж байгаа гэдэг. Асууд л нийт. Бас сэтгэл нэрмээ тий. Огт ус бодож байгаа юм. Стейжийн донд оронгуудаа дурангаа тааруулаа явчихдаг гэсэн чинь тий. Шууд ингээ эргүүлээд асууд шүү. Нөгөө тэнцээ болохоос өгөн дуран юугаа тааруулаад овоороо тааруулж нэгээд 2 3 хоног амар буудалт хийгээл овоороо тааруулаад очингуудаа тэмцээ яг болохгүй зэвсгээ шалгуулж ясна овоороо талиад авчдаг. Тэг нэрийг хэлэхгүй л дээ. Байгаа шүү. Бас манад нэг юм санджина. Санджина одоо нэг нэр өхөө юм байна шүү. Тэр чинь ингээд 2 буу аахгүй. тааруулаад
энэ бун дээр тавьчихсан юм авчирснаа шууд энэ дээр таагаар тавьчихсан баахан бууж болсон. Буцаа энэ дээр тавьчихсан буудсан ондохгүйсэн шууд аваа. Ямар шаардлагатай маа энэгээр бууж болдгоо л. Нэг тиймэрхүү байгаа нөгөө ягаад гэдэг өдөөс нь өөдийг дуруу авлаа таавал бууцсан магашаад өөд өөд дэждэг. Хүмүүс байна. Хүн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр юу яаж байгаа нөгөө бид нар бас нэг тэр чи хэдэн оны тэмцээнд нэг. Тэгээ урд өдөр нь юунд дэдгүүл систем бүр гачуурлаад дэдгүүл систем болон хэд байхгүй. Тэгээ бид нар ингээ манай баг ингээд ирсэн буудал басан чинь тэр чин баг 300 м-т байна. Хүмүүс буудаад нэг буунууд нь харах онохгүй. Тэгээ манайх ингээ бууцсан чинь дан гэл хондлооч хүүхэл орилж мөрлөл. Наа залуу за ёо гэл. Одоо хацаа айлам гэл бүгдээр явлаа. Тэгээд тэр чин маргааш тэмцээн болох гэдэг чинь урд өдрийн гам баяр чинь манай гам баяр чинь хүч би Америкаас юм гоё аваа хараад өөй гэл. За одоо тааруулъя. Одоо хийчихгүй яах юм бэ? За хийчихгээд тэг овоонуудаа сольж молоод яг тэр Америк гоё юм хийчлээ. Маргааш нэрээ шууд бодгон тааруулаа юм чи яадаг. Тэгэл орсон бүгд ондох удаан байгаа. Гаран дээр морио сольдгоо маа гэж зодооч уурлаад гам ирчихсэн загнал. Бас тийм үс байна. Байна манай аавас ихтэй байж. Юу штэ нөгөө гачууч бас хоол штэ тий. Тэгэл бүгдээр ингээд өглөө бүх ингээд буу муу шидмээ аваад одоо манай гам ирч бас гоё буу авцаа одоо тэгээ юу фабрикам авцсан гэдэг тэр үед ангидгж орж ирсэн. Тэгээ тонголж амар болгосон. Тэгээд бүгд машинтаа суугаад явсаагаад яг гачуурцад тэгээд буудлын талбар ингээ харагдаал ингээ хэлсэн чинь яанаа гэл яач акага мартцаа. Буу марчаад авчихсан. Тэгээд ямар буцалтай тэгээ тэр тиймэрхүү байна. Манай нагамэр чи гоё нөгөө дэд шүү дээ. Таад ч гоё нөгөө байгаа. Зөндөө үү. Найзгаа дурсаж зүвдүү буруу. Нэг өдөр аим ингээл битээ ингээл яг тэмцээний хаваад ингээл хамаг юм ингээл бэлдээл кабин ингээл цэвэрлээл ингээл эхлээд мөнгөөр онд манай аим. За цэвэрлэе гэж цэвэрлдэг байхгүй. Тэгсэн чинь аав нэг л огт цэвэрлээгөө тасаад энэ зүгөө гэсэ гээл хин хийс надаа хин нэг нь хийсэн гэсэ гээл аим цэвэрлээд багаш нь авчихсан. Нэг памп авчих шиг ингээд тийж явах хэцүү шүү дээ. Тэгээд хань тийм аав наа шал тийм игэлээ гэж яваад өгөөд хамгийн гол нөөдөө хасахгүй надад хасаад. Тэгээд тэр юу яд шүү дээ нэг бид нар ч анх нэг R10 бид нар данаал Орос суутай гэж бод анхны R15 R ингээд ирээд тэгсэн чинь тэр R чи бид нар ингээд нөгөө юу гэж одоо тоноглож тэр буундаа сумдаа тохируулж тэр хийж үзээгүй байсан. Миний нөгөө бид нар санд нөгөө алтан шагаа антим бодолоод шагийнхаа бууг аваад тэмцээнд орё. Таанах ч гоё тэмцээн. Тэр чинь Оросууд тэр ирсэн манад бас тэмцээн болж байсан. Тэгэхээр тэр шагийнхаа бууг чинь бид нар сайн тосолж тэр мэдхгүй. Тэгээ Орос хүнд нэг их гац тэгээд тохируулж мэдхгүй. Тэгэл ороод манай чимбаа буудсан чинь тас гэснээр тас нэг татаа нэг гар зэмлэлтэй бошин баахан тэгэл явсан чинь Оросууд ингээ хараад энэ юу хаа арка шүү дээ арка. Арка гэдэг нөгөө тэгээд арка чи гацсан ч шиг тэгээд тэгж анх мэдэрч байна. Одоо тийм манай тамирчдын буу муу бол үнэхээр гоё болцсон үү. Юу нугас өмнөх өдөр нь юм сэлэх хэрэггүй. Тэгээ өмнөх өдөр нь хамаагүй оролдож болохгүй билээ. Бартгаа билээ. Шарилж үзчих болохгүй гэж байна. Тийш дээ. Тэгээ шинэ гоцолцсон хөл болгоно шаад. Одоо 7 сард нөгөө дэлхийн аврагт явах гээд битгээд тэгээд одооноос гутал хувцаа тохируулаад тэр гутлаа өмсөд бэлтгэлээ хийгээд байгаа шүү. Тэгээ бид чимээх хэрэгтэй. Тэр нь зөв. Юу ч энийг хэлэхгүй байх манай ээгийн ах маань нааза нөгөө 5 оны тэмцээнд очиад л явжсэн гинэ. Тэгсэн чинь нэг ингээд аймаа нөгөө айл тэмцээнд цонх руу ингээд буу агуулаа буудаа буцаад авсан чинь нөгөө гутлын аваа тийм цохоод авсан. Тэгээд яахгүй тэгсэн чинь нөгөө юу яаж байгаа гинэ. Гол. Тэгээ удаас чинь 2 стейж нь хоёулын зүг сайхан 5 гараас буцсан. Тийм байдаг шүү дээ. Тэгээд өнөөдөр тэгж яжээ яа надаа би ярих зүгээс нөө. Гэхдээ тийм байдаг би нөө бас нэг дэлхийн явд орсон. Тэгээ надад чи хөгтөн явдал дээр ирчихэж байгаа шүү дээ. Шэдвэр одоо энэ чинь нөгөө өмнөх шэдв нэгтэй байсан. Тэгээд тэмцээнд орж ирж эн чинь гохны хүрээ дотор байдаг нөгөө бүш чинь. Тийм. 3000 буудалтай дараа тасард хугардаг юм байна л да. Тэрийг мэдэхгүй шүү дээ. Бид нар тасгалыгаа бууцаа 3000 аль хүртэл бууцсан л ижил. Тэгээ тэмцээнд орсон бууц нөгөө хугарч. Тэгэл байхгүй. Дандаа гохоо түлхэж буудна. Ингээ нэг бууцаа дахин босох нэг тэг чи ямар ч үг болчих юм шүү дээ. Тэгээ угаасаа энэ хүмүүс бас ойлгоод
тухайн буудагчийн зэвсэг бол өөрийнх нь зэвсэг. Өөрийнх нь. Өөрөө л янзлах хэрэгтэй. Тэгээд тэмцээнээр магадгүй гацаан антер гарвал хинч янзлах цаасахгүй. Тэр чи яг бас яг буудлагын яг хатуу дүрэн байж байгаа шүү дээ тийм үү? Хамгийн Бас өөрсдөө бэлдэж уртдаг. энийг ярих нь зөв мэдгүй нөгөө 5.1 дээр нэг та санаж байна халуун ахын хэ. Аим ингээл нөгөө цагны бодолтой ороод гэд бодчихал. Бодох гал яадаг байхгүй юу? Би нөгөө твич нөгөө шүүжсэн цаг нь. Тэгэл за ингээд сэнэглээл магазин сет дээгэл ингээд Охоо хийх бололцсон. Ахаа үгүй тэгсэн чинь нөгөө сетийн ажиллахаа байчсан. Тэгээд тэгэхээр нөгөө одоо яг нахил байсан мэт. би яг миний хажид шүг гээл явсан. Би нэг миний амьдрал төг гээл явах шиг байна. Одоо зацсан. Гэтэ тэгэхээр нөгөө юу яг хаагүй нөгөө тэнцэнд орохоос өмнө хүн бас нөгөө зэвсгээ шалгаж явах гэдэг нь хамгийн том юу болж байгаа. Тийм тэгээд дээр нь манай холч шүүгч хийдэгтэй. Шүүгч хийдэг чинь шүүгчийн ажиллаж байж байгаа. Чанга шүү дээ. Би таныг ойлгосон. Одоо шүүгч нэр өшөтөн бич. Тэгээ нөгөө маргаан гарна те шүүгчийнхээс зөрн энэ тэргээд тэр болгон тэр буудагчтай чинь тэр болгонд нь зөв болсоо харьцах хэрэгтэй болно те гоё гэдэг. Тэгээ дөрмөө сайн яс баримтлах хэрэгтэй. Шүүгч муугаас болоод асуудал их үүсдэг шүү дээ те. Тэгээд манай чад нөгөө юу буудагч ихтэй шүүгч багтай. Тийм. Тэр л асуудал жоох хэцүү болоод байгаа зүйлүүд. Одоо шүүгч хүмүүс нөгөө шүүхээсээ л буудах нь гоё ингээл. Тийм ер нь тийм л дээ буудах нь гоё шүү дээ. Юугсаа анх сүүжээс суусаад одоо ихэнх нь буудагч болсон байгаа шүү дээ. Тийм. Тэгээд шүүхээсээ л буудах нь гоё ингээд. Буудаг байсан зарим шүүгч болчиход байна. Нөгөө анх одоо буудах л ингээ гоё ингээл авраг маавар болоод ингээл гоё ингээл байсан чинь одоо нөгөө манай бүх буудагчдын чадвар ингээд өссөн. Ялангуяа тэгээд нөгөө бэлтгэл нэтер хийхгүй мань мэтнэ ингээд яалчихгүй хөлж ирчихэж байгаа хөөх. Тэгээд одоо яалчихгүй шүүгч болж байна да. Сайн харж байгаа гэх. Тийм байхгүй жаад би сая ирсэн чинь техник арай өөр илүү сайжирсан, арай өөр боловсронгуй болсон мэл шүү. Тийм тэгээд хэрэгжилж байгаа техникүүд нь одоо чинь манай хулангийн маань зэвсэг байна. Одоо энийг нэрээ танилцвал манай эмэгтэй буудагчийн зэвсэг гэхтэл бас нэг магазин дээр хүртэл ингээм ингээд ихтэй юм шүү. Хамгийн ганган биш буун байна шүү. Яг манай охтуудын буунууд бол ерөөсөө харах юм бол зүгээр гоё өнгөмөгтэй те нёомтэй яах вэ намайг охин гэж хэлэхгүй байж байна. Би тийм нэг охточ иннё яагаан тийм юм тастаад байгаагүй. Надаа хамгийн гоё нь тийм гавл шиг юм зөөгтэй. Тэгээ хар өнгөтэй хахад илүү гоё харагддаг. Надаа би өөрөө гавл юм дуртай. Хүч мэдж байгаа шүү дээ. Тэгээ би ч нөгөө хотхонд бас нөгөө гавл зөөж явдаг шүү дээ. Тэгээд даад миний утаад байна. Тийм. Тэгээд энэ бас хажууд нэрээ бас холонгийн ярьсан дээрсэн. Манай буудагч нар бас ерөнхийдөө бас хотог бас эзэмшдэг сурдаг. Яг бол хотог ер нь мэдээч одоо бидээ авч явдаг жоохон тэмцээний үеэр зав авч явж байдаг. Магадгүй буудлага явцад чинь тэмцээний явцад буучин гацах юм бол гацаагаа өөрөө гаргадаг те. Заримдаа хотог хэрэг болдог те. Тийм тохиол бас гардаг. Тийм учраас манай буудагч өсгөжүүд хотогоос сайргалд байгаа шүү. Бас утгатай ч бас асуудал үүссэн байгаа юм байна. Хамаг бүлгийн нэрээ ичих юм уу яа. Сонсоогүй. Хэнийг ярьчих вэ? Би бас нэг өөр асуудалтай өссөн. Ярил л та ямар юм. Тэгэхээр яачаад байгаа нь зүгээрээ. нөгөө юу штэ ковид байдаг штэ. Тэгээд манайх нөгөө яаж нөгөө гэрээ нөгөө ковид янзлж байсан. Тэгжсэн чинь яхад би нөгөө хийх юм байхгүй. Батфлаа утгаа. Ингээ нэгсэж байхгүй. Гэл эндээ унгаагаад. Тэг ер нь бол хэрглэж сурдаг штэ. Мэдэрч юу. Тэгээ хамгийн сонирхолтой нөгөө яаж ээж авдаа хэлэх юм мэдэхгүй. Нууцаар өдөөнөөс гараад нөгөө манай дүүг янзлж байгаа. Би тэнд нөгөө тачханд жагаад байхгүй. Унгаарчаал. Тэгэл нөгөө нууцаад юу ч болоогүй шиг гараад кичэндээ очингуутай. За яаж нууцаа гарах уу гэж бодож байсан. Манай дүү эмэгтэй дүү маань оожсэн гинт намаа нөө кичэнд юу хийж байгаа юм бодлоо гэдээ аймаа хараад лайсан чинь. Хүү тачнаас хүлээч байлаа. Тэгээ манай гэрх мэдэр бөө юм бодож байсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь заяа тэв өд өглөөгүй. Яаж нуух үү гэж бодож байсан. Гэтэ энийг бас үзэгчтэй бас хэлэхэд энэ бас би нэг өөртөө тохиолж явдлаа ярьж байгаа л да нөгөө хутга гэж ярьсан дээр
Хотго бол бас нэгдүгээр бол бидний хувьд бол техник зэвсэг байхгүй одоо эртнээсээ бид нар хүн чулуун зэвсэг үеэсээ л хутгатай байсан гэж ярьдаг шээ. Тэгээд тэр шиг нэг найзантаа ингээд махт чанцсан ингээд ичэн нэрцэн ингээд хоол мол ийж. Тэдний хүүхэд нэг дөнгөж нэг сургуульд ороогүй 6 настай хүүхэд байхгүй яг тэгэн жоохон мэд нөгөө мах за миний мах цахаад айлуу гэдсэн чинь дөө чин тонгор гаргаж ирсэн ингээд мах огтлохгүй юу. Хүү наад гараа мараа авчихсан ингээд би чи ингэсэн чинь аав юу яриад байгаа наа чинь өөрөө хэрэгжилж наа чи хутгад байж сурна юу гараа авал л яах гэдэг тэгсэн чинь нөгөө хүүхэд чинь надаа ийм хутгнууд байгаа гэсэн чинь Виктория Нокс Макс гэдэг янз бүрийн жижиг тонгороо зөндөө гаргаж ирж байгаа. Тэгээ би тэр найзаас харсан зүйл бол ерөөсөө юмыг хэрэгжилж ижил тэрийг даа тэрнээс биш хэрэгжилж байгаагүй хүн чинь өөрийнхөө гар хөлөө авчих гэдэг байхгүй тийм. Айдастай байдаг байхan тийм. Тэгж ойлгосон. Түрүү хутга гэсэн манайд бас холбооны тамирчдын зос зарим нь хутгаар хичээлээд хутгын сургалт авч ирсэн тийм. Би бүр хоёр удаа ч авсан. Тэрэн дээр нэг мессеж манай нэг холбооны нэг хүн байгаа тийм. Байгаа. Тэр бас хутганы сургалт авч л тийм. Тэгээд хутганы сургалт аваад тэр чинь хутгаа ингээд зөв эзэмших ч юм уу ингээд чадвартай болохоор ингээд энэ усны савыг ингээд сайн хутгаар сайн эзэмшүүл ингээд завчдаг юм байна л да. А тэр ингээд сургуулал гээд тэр өдөржингөө л ингээд хутгаараа ингээд тав гээл нэг усны савд ингээд зохиод байхгүй юу. Тэгээд гэртээ очиод тэрийгэд бэлтэж байхгүй юу. Ингээл цохорч тэр чинь мэдээж усны савч пит гэж дуурайд нэг завчихдаггүй унаал ялгаахан дуурайд байсан тэгэл. Аваа чи юу гэдэг юмсан. А би юм сурж байгаа. Энийг ингээд завчих хэрэгтэй гэл. Ял ингээд ихнэр нь хажууган зүгээр явж хахад өөрөө галтгоонхоо заазууртаа явж байснаа. Ингэсэн шавтай заажаад. Тийм манад тийм хүн байгаа тий. Би төрсөн өдрөөр хутга бэлгэнд авч ирсэн гэвэл яах вэ? Одоо энийг бас хүмүүс ярьдаг юм. Хутга бэлгэхээр мөнгө өгдөг. Би бол манад тийм яш байгаа гэх үү. Ингээд өгчдөг гэсэн байна. Тэгвэл манай нөхөр л төрсөн өдөр эмэгтэй хүн амар гой бэлэг ингээл цэцэг заглаа гэж бодсон чинь бэлэг гээ нэг хутга гаргаж ирж өгчээсэн санаанд ордог шүү дээ. Тийм мэдгүй. Одоо болохоор ингээд Тэр чинь одоо таалагдсан бэлгүй. Таалагдсан шүү дээ. Одоо галтгоондоо хэрэгжилж байгаа. Нилээн удаж чинь шүү дээ. 5 6. Оо наа ч юм бол бас өөрийнхөө ажлыг хөнгөвчлөсөн байна шүү дээ. Харин бодлоо тийм юм болоо. Одоо ч надад бол манай найзууд юу хин гэхээр би ч одоо сүүлдээс хутга гэж яддаг болсон шүү дээ. Угаасаа нөгөө сүүлдээ нөгөө хутга сонирхоод ихлээр нөгөө тийм хутганы цуглуулгатай болчтой юм лээ. Тэгэл яхаа ингээд тийм аим гой хутга байгалаа мэдгүйчсэн ингээд цуглуулаад яваад хайм. Одоо шин аптэй дунд бол юу наваа олон хутганд байна. Тэгээ нөгөө цуглуулга тоолдгүй шүү дээ. Багцаал тоолхооч бай. Тоолохоор тоон гүйцэтгэсэн шүү дээ. Энэ баг 30-аад 20-д байгаа ах шүү. Тэгээд одоо манай бас нэвтрүүлгийн бас нэг болон цуглуулагч гэдэг нэг болон байдаг байхгүй. Бас тэрүүгээр орж хутгнуудаас гайхуулж бас болох юм байна бас. Тэгээд бас нөгөө бас юу байгаа. Уул нь бол манай гибүлээрээ чинь гадагшаа явсан бол нэг хонх цуглуулдаг байсан чинь одоо нэг энэ спотод авсан чинь шал бас хотос хаврнахтай болоод бас сум цуглуулдаг. Нөгөө бүх төрлийн сумууд цуглууд яадаг тийм юм. Тийм бас гоё хобби шүү дээ. За бидний нэвтрүүлс нэлээл явчих шиг болоо тийм. Та нараас бас одоо манайд одоо яг ингээд энэ спортод ороход одоо тулгамдж байгаа энэ спорт хичээлийг тулгамдсан ч хэцүү асуудлууд юу вэ нэрээ? Одоо магадгүй хууль эрх зүйч байж болно. Янз бүрийн одоо тулгамдсан асуудлууд байдаг шүү дээ. Тиймэрхүү асуудлууд бол манайд бас хэлж болно шүү тийм. Хууль эрх зүйг гэхээсээ илүү түрүүн та бас ярьсан шүү дээ. Яг спортоор яг хичээлээд яа ихээр одоо нөгөө хил гайлтай холбоотойгоор гаднаас галц үсэг авахд ихэд бол нэлээд чанга байдаг. А дүнгууд одооноос дотоод сум үйлдвэрлэнээс одооноос ч өмнөх үед бол сум бол хамгийн чанга байлаа шүү дээ. Тэгээд одоо манай ханаар энэ төргээл шинэ холбоонууд нь байгууллагатаас өмнө бид чинь нэг л холбоотой тий. Тэгэхээр тэндээс чинь сум ихгүй байна, байхгүй байна тий. Яг нэг тэмцээндээ бэлдээл явах гэхээр яг нэг сумны асуудал үүсч эхэлдэг юм уу тий. Тэгээ бүр одоо ярьж болж байна уу? Аргаа ядаа бүр нарантуул ордог байлаа шүү дээ. Тэмцээд ороход л сум авахын тулд тий. Тэндээс чинь хайгч юу юм болно. Тэгэхээр яг тэмцээ оролдоо одоо л энэ нэг дотоод сум энэ үйлдвэрлээд эхэлчихвэл дараа юм тий. яаж ховдоо яаж бас нөгөө өөрсдийн сум үнэн ч гэсэн багсан тий.
Тэгэхгүй Тамирчдын чадвар ч санаачийн Тийм. манаас юу байхгүй ингээд хахад гадаад улсын иргэд гэхэд чинь бүгдэнгүүд цаадаа 1000 гаруй 2000 гаруй сумаа буддаг гэж байгаа байхгүй цаадаа штэ тий чинь. Тэгэхээр бид нар чинь жилдэл 1000 чүү чайны л хурж байгаа байхгүй яг мэдхэд бол. Энэ маань манай тамирчтай амжилтыг жоохон хойш нь авчиж үлдэн шүү дээ. Хэвээр яг гадаад улсын шиг манай тийм сум сайтай байсан бол бас манай цамц бас олон улсын шиг бүх хэмжээнд бүр илүү их дээш магадлал илүү Цогцтой тамирчид бол зөндөө байгаа шүү. бэлтгэл юусоо хийхгүй байж бас тэд дунд чинь наваа 100-аад хүнээс 50 40 ч юм те зарим нь бол ингээл 30-д наваад байгаа гэсэн чинь бас манай чадвар сайтай байгаа. Тийм. Бид нар өгд чадвар байна. Юу надад жооног Болцоо сумны олзаад. ер нь сумаа үйлдвэрлэхгүй нээс ер нь гадагшаал мөнгө өрсөж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Манай өөр одоо толомжоо танд одоо толомжоо байна. байхгүй шүү. Гэргэлж. Байхгүй шүү. Гэнэ гайгүй гэн саяны л асуудал Монгол хүнд нөгөө гоё чадамж нь байгаад идэв те. Монгол хүн аим багасаа л нөгөө ном сумтай харьцдаг байсан. Тийм Цэцэн мэрэгэн хүмүүсээ те. Даанч нөгөө тэгэл сумна жоохон. Ер нь тийм би бас ер нь хэлэх дуртай манай нэвтрүүлгийн оройчдод ер нь Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалж ирсэн гэдэг шиг тэрэн шиг зэвсэгтэй ирчүүд биш бас бүсгүүчүүд бас хамгаалж ирсэн. Одоо олон одоо эртний одоо судраад бичиг янз бүрийн их сурвалжуудад дандаа л хаттынхаа үгийг сонсдог хаттууд нь нөлөөлдөг те сайхан дайчин бүсгүүчүүдийн тухайд олон томог хууч яриад байдаг. Тэр шиг манай бүсгүүчүүд маань залуучуудаа энэ зэрэгцэж энэ спортоор хичээлж байгаад таатай байдаг. Тэгээ бүсгүүчүүдэд та нар хичээлээрээ те Нэг нууц хэлэхэд нөгөө ирчүүдээсээ илүү эмгтээчүүд илүү одоо нөгөө буудах чадвар те мэрэгэн бууддаг цэцэн бууддаг нь илүү байдгийн шүү гэж. Тэгээд дээр нэг төлөвлөгөө бас болох тэл гэдэг шүү. Гэтэ ер нь бол бас нэг юм харагдсан шүү. Та нар ингээд нэг яадаг үстэй. Тэр хөрчнөөс дим юм хасан гэдэг. Тэр чи хаана байгаа юм бэ хаагаад тэр чи бас энэ дээр гардыг шүү. Эмгтээчүүд төлөвлөрүүлээ болоорс. Одоо нөгөө дасгал танилцуулаа одоо би шиг хүч хийж байгаа гэдэг ингээд за энэ стейжн дээр за 13 цаасан бай төмөр 5 байгаа тэд байгаа гэж хэлэнгүүд ирчүүд чи хайгаад болохгүй тоолоод болохгүй байна гэдэг хаад эмгтээчүүд найдаж харцсан гэж хэлдэг. Тэр яг бас дасгал дээр харагдаад байдаг шүү. За манай дугаарын хамтран ажиллаж байгуулах Nature Plus гэдэг Америкийн алдартай 50 жилийн түүхтэй компани байна. Одоо энэ компани маань байгалийн гаралтай гений өөрчлөлтгүй амин дэм витаминуудыг хийдэг газар байгаа. Тэгээд манай бүсгүүчүүдтэй ялангуяа одоо бас хавар цаг болж байна. Дээр нь одоо манай Бямба маань цэгийн маань гэрлээ маань бүгдээ олон улсын дэлхийн аварт явах гэж байгаа шүү дээ тий. Ямар тэмцээн лээ? Дэлхийн авартын тэмцээнд. Финланд болох Карбины дэлхийн аварт тэмцээнд явах гэж байгаа тий. Тэгээд тэр тэмцээнд явахаас өмнө бас энэ дархлаагаа дэмжиж дээр нь энэ чи одоо илэрхийлж байгаа бүтээгдэхүүн маань за би англи цаар. За. цайр байна тий. Тэгээ энэ цайр юм байна. Дархлааны тогтолцоог дэмжинэ. Энэ Йонжсэн цайр нь амьсгалын дэд замын эрүүл мэндийг дэмжинэ, дархлааг дэмжинэ, үс хумс, арсыг нөхөн дэвжилтийг сайжруулна. Цайртай оршид бодис солилцоонд оролцдог зис агуулсан байна. Нэрс жимсний найрлагатай. Нэрс жимсний найрлагатай юм шүү дээ. Ийм хүмүүс нэмэлт бүтээгдэхүүн юм байна. За нэг 5 хүн дээр биелгэлээ. Ямар баярлалаа. За Баярлалаа. манай холоо бэлэг нэлттэй болсон байгаа шүү дээ. Манай нэвтрүүлэг хөргөжсөн байгаа шүү дээ. Дараа юу дэлхийн авараас ирэхээр орно шүү. За тэр чинь за тий. Цэцэнийхаа сайн яриад. Тий. Тэр чинь заавал орох хэрэгтэй маань. За нэг хэдүүл нэвтрүүлгээ төгсгөө тий. За бодох шүсгүүдтэй буудах сонирхолтой заавал бүсгүүчэд эхлэхгүй залуучууд та нарыг манай энэ спортоор сонирхож үзээрэй, оролцоорой, хичээллээрэй. Once Daily Men and Women мультивитамин өдөр бүр эрч хүчийг бэлэглэн. Захиалга утас 77 тэгтэг 44 техник. Joint Support залуунасаа хадгалмаар байвал үений тижээлээ 77 тэгтэг 44 техник утсаар захиалаарай. Монгол улсыг бүх цаг үед нь зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Ирэх бодогч. Би жаахан гоё л шүү дээ. Зүгээр. Сайхан байна. Гоё л. За баярлалаа танартай.